цагийн 55 тэрбум төгрөг. Окей, 1 минутаар гарах чи заяа. 1 минутанд 888 сая. За тэгээ энэ видео одоо 13 минут болж байна. Тэгээд та нар ингээд энэ видео үзснийхээ хугацаанд Microsoft компани 11 тэрбум төгрөг олсон. Солиотой. Дэлхийн хамгийн үнэтэй компани юу юм бэ гэх юм бол Microsoft болцсон. За, Microsoft-ыг тэр чигтээ худалдаж авахын тулд та нар тэр их мөнгө хэрэгтэй юм бэ гэх юм бол 3.1 их найд доллар хэрэгтэй. Окей. 3.1 тэгээ 6 их найд доллар. За энэ сая доллар тий. Энэ тэрбум доллар. Энэ их найд доллар. Окей. Хэдүүлээ энийг төгрөглөө хөргүүлэх үү. Тэгэл замбраа алтан тий. За 1000 сая тэрбум их найд. За энэ дараа юу болдгийг мэдэхгүй бас мэдэхгүй. 11,376 их найд төгрөг хэрэгтэй. Окей. За ийм том компани гэсэн. 11,376 их найд төгрөг байгаа юм бол окей. Microsoft-ийн бүх хувьцаанууд авч болно гэсэн. За окей. Буцаагаад энэ арай ойлгомжтой тоол явчих. Бас 3.1 их найд бас солиотой тий. Окей. За тэгээ нэг ширхэг хувьцаа нь 425 доллар. За тийм учраас хэдүүлээ юу гэсэн бэ гэхмэл 425-аар хуваах хэрэгтэй. За яг 425.4-аар хуваач заяа. За тэгээ хэдэн зүсэмтэй юм бэ те? За Microsoft компани 7.4 тэрбум хувьцаатай. За та нарт 425 доллар баа байгаа юм бол нэг ширхгийн эндээс авч болно. За тэгээ 10 ширхгийг худалдаж авах юм бол 4,000 доллар болж байгаа гэсэн үг. 100 ширхгийг авах юм бол 40,000 доллар болно гэсэн үг. Тэгээ 1000 ширхгийг авна гэдэг чинь 400,000 доллар гэх мэт шиг ингээ яваалаа гэсэн үг. За тэгээ Bill Gates яагаад ийм амирх баяжсан бэ? Satya Nadella тэгээ Microsoft руу хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс нь одоо яагаад далайн эрэг дээр коктейл уугаад амраад сууж байгаа юм бэ гэх юм бол энэ компани хувьцаа зүгээр тэнгэр рүү буужсан багхаа. За хэдүүлээ сонирхоод Microsoft компани анх зах зээл дээр гарахтаа хитээр гарч ирсэн. Microsoft 1986 онд окей наар төрснийхээ 1 жилийн дараа IPO of the year by many analysts generated $61 million. За 61 сая доллар зах зээлээс босгосон байна. За тэгээд granting the software capitalization 777 сая долларын үнэлгээтэй IPO хийсэн байна. За энэ хугацаанд нэмэлт нэг хэдэн хувьцаанууд гаргасан байгаа. Окей. За Microsoft-ийн хувьцаа анх 1986 онд 777 сая доллараар гарсан байна. Окей. За одоо хэдүүлээ 3.1 сая доллар, 3.1 тэрбум доллар, 3.1 их найд доллар. Окей. За тэгээ энийг одоо хэдүүлээ юугаар хуваах хэрэгтэй юм бэ гэх юм бол 777 сая доллар. Гэхдээ энэ дундаа нэмэлт хувьцаа гаргасан шүү заяа. Dilution үүссэн. Хэд нуурсан байна? 4,066 дахин нуурсан байна. Окей, энийг жоохон бууруулах хэрэгтэй шүү заяа. Би зүгээр ингээд хэдүүлээ зүгээр фан маягаар тоглож байгаа заяа. Окей. За тэгээд ийшээ 10,000 доллар хийсэн бол 10,000 долларыг хийсэн бол хэдэн доллартай болох хэвээр 40 сая доллар болсон. Окей. 10,000 доллар тий. 10,000 доллар хийсэн бол 40 сая доллартай. За тэгээ хэдүүлээ зүгээр ингээд судлаа л та. Average price of car in 1986 USA. Америкийн зах зээл дээр тий 1986 онд дундаж нэг мах зах зээл нэг машины үн $9,022 байсан байна. Окей. 4,066 тий 9,466. Ой. За нэг машины үнээр энэ хувьцааг авсан бол одоо 30 хэдэн сая доллартай суух байсан байна. За окей, хэдүүлээ зүгээр одоо дундаж цалин авчээ заа. 1986 оны дундаж цалин $1,000 байсан байна. $1,400. За $1,443 үржүүлэх нь $4,066. $5 сая. Окей, 1986 онд за одоо нэг лац пи авчих заяа. 6 pack of beer. За 6 ширхэг пи одоо нөгөө Budweiser авлаа гэж бодъё л та. Тэгээ 6 ширхэг пи $4
38 центээр $17,000. Окей. За нэг семестрийн их сургууль average 4,000 яг адилхан гарч байна. 4,885 үржүүлхэн 4,066 19 сая. За хэлгээд байгаа юм юу юм бэ гэх юм бол Microsoft гэдэг компани хөрөнгө оологчдын мөрөөдөл байхгүй юу? За яагаад гэх юм бол анханасаа ингээ гараад хүн болгонд байгаа. Тэ хаасаагүй байгаа. Офис болгонд байгаа. Төрийн албан хаагчны дунд бас нэг байгаа. Тэгээ ерөнхийдөө Microsoft хаасаагүй одоо ChatGPT-гээс ахуулаад Word, Doc, bla 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 гэх мэт юм. Тэгээ одоо Google-тэй ингээ өрсөлдөөл явж байгаа. Ерөнхийдөө дэлхийн data boots болсон компани. За тэгээд Excel та нар бүгдээр ашиглаж байгаа, Word бүгдээр ашиглаж байгаа, PowerPoint бүгдээр ашиглаж байгаа. За энүүгээр дамжуулаад хүн болгоны бүтээмжийг ингээ өсгөө явж байгаа компани аахгүй юу? Надтай цуг хөрөнгө оолт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оологч болмоор байна уу? За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа таадаа бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл таад бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө оолж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таадад өгнө. 3.80 $80 юу? За тэгэдүүлээ ингээ харцгаа энэ компани бас ингээ тодорхой мессэндээ хүрчээд бас амар их цантай гэх юм уу? Хэдүүлээ одоо зүгээр энэ тайлангийг харчих заа. Юу хэлж байна гэх юм бол эрх улирлын таамаг юу юм бэ? Одоо энэ Satya Nadella, Amy Hood, Jonathan Nielsen ингээ тавьсан байна. Энэ бол гүйцэтгэх захирал, санхүү хариуцсан захирал, үйл ажиллагаа хариуцсан захирал гурлаа ингээ тайлан таамагийг тавьж байгаа. Тэгээд таад мэдж байгаа юм бол Satya Nadella баг Microsoft-ыг аварсан гэсэн үг. Тэ. Ерөнхийдөө Microsoft тэр чигтээ мярж исэн. Steve Ballmer ингээ өдөрч явахдаа iPhone-ыг дөрөөсөн, iPhone-оос хоцорсон, mobile платформыг хоцорсон, search engine Google-д алдсан, интернетийг ерөнхийдөө Amazon дээр cloud computing алдсан, Gmail байхгүй, Google search engine байхгүй гэх мэт чинь маш олон юмнаас хоцроод тэгээ Steve Ballmer алтан тушаалаас буугаад Satya Nadella гарч ирээд тэгээд Microsoft Azure cloud computing гарч ирээд тэгэл хэд хэдийн юм оролдож үзсэн одоо химэл байхаан дээр гайгүй төрүүлээ явж байгаа Office 365 болгосон Microsoft-ын бүтээгдэхүүн cloud base болгоод за тэгээд дэлхийн номер 1 үнэлгээтэй компани болсон $3.2 ойролцоо. Тэгээд ийм компани ямар тайланд тавьж байгаа юм бэ хэдүүл харцгаая. Тэгээ ингээл ирээдүй бүх юм болж магадгүй худлаач болж магадгүй дэлхийн 3 дугаар дайн болчих баа гэсэн юм байна. Тэгээ ингээд орлого зарлагын задраа ингээд тавьчин тий зүгээр ойролцооны 10% татвар төлөх юм байна болол ингэх юм байна. Ингээл тий ер нь бол ямар нэгэн сүртэй чарт байхгүй зураг ерөөсөө байхгүй ер нь бол зүгээр жинсэн будаа өгч байгаа байхгүй тий тэгэл ингээл болоо тий эрх хөлөөлөлтөй имерхүүл юм болно. Тэгээ ингээд хавсралт нь gap нөгөө нэгтлэн бодох бүртгэлийн дүрм байна байхгүй гэх юм бол ингэн за тэгэл ингээл дээр ерөөдөө сайн бодох юм бол ийм муу бодох юм бол ийм таамагтай тэгэл болоо. Хамгийн сүүлийн слайд нь зүгээр хав хасна. Баярлаач гэж байхгүй. Тэ одоо ийм мессен хүрсэн компани. Тэгээ би өнөөдөр юу хийсэн бэ гэх юм бол энэ компани хувьцааны үнэлгээ хийгээд үзсэн. Нэг нарийн судалгаа хийгээгүй эх 7 хоногт би илүү нарийн судалгаа хийн. Үнэн хямдхан байх юм бол бүр сайн судална. Үнэн амар үнэтэй гараад ирэх юм бол судалгаа хийхгүй цагаа нэг зарахгүй. За тэгээ би юу хийсэн бэ гэх юм бол яаж өнөөдөр шинжээч нар, мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар зах зээл Microsoft-ийн хувьцааг одоо $425 үнэлж байгаа юм бэ. Окей тэгээд хэдүүлээ Microsoft-ийн хувьцааны түүхэн хан шиг хэдүүлээ харцгаая. 5 жилийн хугацаа гэх юм бол $175 байсан байна. Амар те. За тэгээ ингээд тийм IPO хийсэн 1986 онд бол 10 цент тэгэл одоо $425 болсон байгаа. Яа. Дэлхийн хор тавдар шиг өсдөг компани хувьцаа авчих юм бол тэ удмаараа ерөөхдөө
70 эргийн амтан болно гэсэн үг байхгүй. Окей. За тэгээ би юу гэсэн бэ юм бол $425 дээр яаж хүрч байгаа юм бэ? Окей. Тэгээ юу гэсэн бэ юм бол зах зээлийн үнэлгээ 3.1 тэр их $80 компани маань 75 тэрбум долларын бэлэн мөнгөтэй зүгээр дансандаа одоо нэг төгрөлөө хөрвүүлэх юм бол 271 их найд төгрөг. Оюу толгой хэд удаа босох уу? Одоо энийг ингээ хуваачил л та. 12. Окей. Одоо Microsoft зүгээр хүсэх юм бол 6.3 оюу толгойг госчих واخгүй. За 75 тэрбумын кэштэй 42 тэрбумын үртэй тэгээ энэ компаниг авсныхан дараа бэлэн мөнгөний хасаад өрийн нэмчээд 3.1 их нэг өөрчлөгдөхгүй. Окей, ингээ харах юм бол 22 оны эхний улирлаас би ерөнхийдөө тоонууд авсан. 25 оны эхний улирал хүртэл тэгээд нийт борлуулалт нь одоо тий бүх борлуулалтыг нэмээд ойролцоогоор 50 тэрбум доллар байсан бол улирал болгон 70 тэрбум болсон. За бохир ашиг 33 тэрбум доллар байсан бол 48 тэрбум доллар 33 тэрбумаас 48 тэрбум л өссөн. Үйл ажиллагааны ашиг одоо бүх үйл ажиллагааны зарлага хасныхан дараа 20 тэрбумаас 32 тэрбум амар гацсан. Үйлдэл 3 сарын хугацаанд тий 32 тэрбум доллар. За 50 өссөн байна. Окей. 32 тэрбум энийг зүгээр 90 хоногоор хуваачил та. Юу гарч ирэх вэ? Өдөрт хэдийг гусч байна? Өдөрт 355 сая доллар болж байна. Төрөөр өдрөөр нь гаргасан ч солиодоо тоо гарч байна тий. Өдрөөр тий энэ компани хэд яаж байна? 355 сая доллар гэдэг чинь өдрийн 1.2 их 80 төгрөг болж байгаа өдөрт. Зүгээр цагаар гарч идэх үү. Окей. Цагаар ямар тоо гарч байна? Цагийн 55 тэрбум төгрөг. Окей, 1 минутаар гарч заяа. 1 минутанд 888 сая. За тэгээ энэ видео одоо 13 минут болж байна. Тэгээд та нар ингээд энэ видео үзснийхээ хугацаанд Microsoft компани 11 тэрбум төгрөг олсон. Солиотой. Окей, иймэрхүү компани шүү. Тэгээ өсөд яваад байна. Цэвэр ашиг нь 16 тэрбум. Одоо саяных зүгээр үйл ажиллагааны ашиг байсан шүү. Цэвэр ашиг нь тооцоогүй. За, цэвэр ашиг нь 16 тэрбум доллараас 25 тэрбум ерөөхдөө айгүй сайн өсөө явж байна. Тэгээд энэ компани маань хэрэг цэвэр кэш олж байгаа юм бэ? Ерөөхдөө ашиг буюу бизнесээс гарч байгаа цэвэр ашигын цэвэр гарч байгаа кэш жоохон өөр. Сайн хамгийн сүүлийн улиралд Microsoft 19 тэрбум кэш олсон байна. Тэрний өмнөх улирал жоохон буурсан. Яагаад вэ гэх юм бол эндээсээ харж болно нэлээд капекс хийсэн. Тий. Тэгээ үйл ажиллагаанаас нэг ашиг олоогүй. Тэн дээр ерөнхийдөө нэлээд их хөрөнгө бол мөнгө зарцуулсан гэсэн үг тий. За жишээлбэл одоо acquisition of companies ингээд тавьсан байна. Ерөнхийдөө компани худалдаж авсан гэсэн үг. За тэгээ та харж байгаа юм бол 22 оны эхний улиралтаа Microsoft 18 тэрбум доллараараа өөр компани худалдаж авсан байна. За тэгээ хэдүүлээ одоо ChatGPT рүү ороод юу асууж болох юм бэ гэх юм бол 22 оны эхний улиралд Microsoft ямар компани худалдаж авсан бэ хэдүүлээ одоо судалж үү те. Okay, Blizzard, yeah. Activision Blizzard худалдаж авсан байна. Nuance 17 тэрбум. Mandiant, Oribi. Yeah, Activision Blizzard тэгээд Nuance худалдаж авсан байна. Тэгээд харах юм бол 18 тэрбум доллар ингээ гарсан байна. Хуваагаа төлж байгаа байхгүй юу? Шууд ингээ төлөөгөө. За тэгээд эхний урчлагаа тавьсан баха. Тэгээ ингээ 60 тэгээ ингээ харах юм бол 23 оны 4 дугаар улирал байна шүү дээ. Дахиад амар кэш гарсан байна. 65 тэрбум доллар гарсан байна. Тэгээд хэдүүл одоо ChatGPT-гээс асууж заяа. Q3 байсан уу? Q4 байсан уу? Q4. 4 дугаар улирал те. Зүгээр 23 онд асууж. Тухайд Securities and Exchange Commission одоо Америкийн санхүүгийн зохицуулахаараа acquisition-ы тэ
эцсийн төлбөр окей энэ байна. Тэгээд Activision Blizzard та нар ингээ Dota тоглосон бол тий Dota 1-ийн одоо Warcraft, Starcraft, Candy Crush гэх мэт компани худалдаа авсан байна. Call of Duty, Overwatch, World of Warcraft гэх мэт. За энэ хоёр компани томоор худалдаа авсан байна. За энийг ерөөхдөө худалдаа авсан оюуны өмч тоглоомын эрх гэх мэт чинь авсан байна. Тэгээд бусдын ингээд харах юм бол ер нь бол Microsoft компани 22 оны 20 дугаар үеэрл 16 тэрбум доллар дараа дахиад 16 тэрбум тэгээд 17 19 20 тэ ер нь бол ингээд Microsoft Shangri-La худалдааны мall дотор орохгүй худалдаа шопинг хийхгүй юм бол ойролцоо нэг үлрэлтээ тэ дээр үед нэг 17 тэрбум одоо нэг 20 тэрбум доллар кэш үйлдвэрлэлэг болсон байна гаргацсан байна. Тэгээд юу хийсэн бэ гэх юм бол одоо үнэлгээ хийсэн байгаа. Энэ бүх санхүүгийн босоо хэвтэй шинжилгээ гэсэн нэг сүртэй юмнууд байгаа. Тэгээд би юу хийсэн бэ гэх юм бол тий түүхэн үзүүлэлтүүдийг аваад ирээдүйн таамаг гаргасан. За тэгээд таад өөрөө иймэрхүү юм сурмаар байгаа юм бол тий эсвэл энэ санхүүгийн модельийг авмаар байгаа юм бол эсвэл миний дараах 7 хоногт илүү наривчсан судалгаатай танилцмаар байгаа юм бол манай School Community энэ бүх юм ингээд нээлттэй байгаа. За тэгээ одооноосоо манай School Community-д би үнэлгээл илүү гүнзгий орж байгаа Microsoft компани үнэтэй байна уу юм уу? За тэгээд School-ийн өргөжлүүлээ үзээрэй. Тэгээ бусад хүмүүс нь ерөөдөө ийм санхүүгийн юмнууд нь бас сонирхолтой Microsoft-ын түүх шууд эндээс харагдаж байгаа. Тэгээ зөв хөрөнгө олт юм уу, буруу хөрөнгө олт юм уу энэ авах ёстой юу? Ирээдүйд өсөх юм уу? Бас намайг ирээдүйд шигсэн баян болох юм уу? Эсвэл өсөлтийн цаг үе дууссан юм уу? Иймэрхүү чадвар авч сурмаар байгаа юм бол School Community руу ороод ирээрэй. За хөрөнгө олтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад төвцөөл хөрөнгө олт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө олт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө олт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл тий Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тий ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөөхдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байна. За, групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та School дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та Join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.